Америк нэгдсэн улсын Калифорни мужи дахь Монгол залуусын нэгдэл нь Калифорни мужийн өнцөг булан бүрт сурч ажиллаж амьдарч буй Монгол залуусын төлөөллийн үүсгэл санаачлагаар нэгэн үзэл санаа зорилгодоор нэгдэн 2015 оны 5 дугаар сарын 2-нд албан ёсоор байгуулагдаж Калифорни мужийн залуучуудын нэгдлийн анх дугаар чуулга уулзалтаа зохион байгуулжээ. 2010 онд Жансан хоролт эргүүтэй оюутан залуучууд маань Бээриа дахь Монгол залуучуудын холбоог байгуулж байжээ. Энэхүү байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй авч явах, олон оюутан залуучуудыг хамруулах, нийтэд зориулсан үйл ажиллагаа зэргийг зохион байгуулах, бусад холбоод болон бизнесийн үйл ажиллагаа, наадам зэрэг залуусын холбооны зүгээс гар бие оролцсон хувь нэмэр оруулах тал дээр 5 жил орчим үйл ажиллагаагаа ажил хичээлийнхаа завсраар идэвхтэй ажиллаж ирсэн билээ. Альва зүйлд хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн уйггүй хичээл зүтгэл байж гэмээн альва үйл ажиллагаа нь үргэлжлэн өрнөдөг билээ. Оюутан байхаас эхлэн Жансан хорлын нийгэмдээ өөрийн зүгээс хийх ямар боломжтой зүйл байна. Өөртөө адил залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд өөрийн биеэр тулсан бүх туршлагаа хуваалцах гэсэн сайхан сэтгэлийн зүйл өргөлж бадамлан байдгийн нэгэн жишээ нь билээ. Ингээд залуус маань хүрээгээ дэлэн зөвхөн оюутан гэдгийг бүх залуусын дунд үйл ажиллагаа хамруулахаар Калифорни мужийн Монгол залуусын нэгдлэнээр дахин өргөн үйл ажиллагаа төлөвлөхөөр ажиллаж эхэллээ. Санацгааны эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ уулзч байгаа нүдийнхаа мэндийг дэвшүүлье. Та бүхэн өдрөө цоглог амжилт бүтээлээр дүүрэн сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд та бүхэндээ Калифорни мужийн Беркли Сити коллеж дээр оюутнуудын цуглаан дээр хүрсэн энэ ярилцлагаас та бүхэнд хүрэхийг зорилоо. Энэ залуучуудын үйл ажиллагааг ингээд анзаарч харахад тийм ээ оюутнууд ер нь одоо чөлөө цагаа яаж өнгөрөөх вэ? Биеийнхаа мэдж байгаа зүйлийг одоо биеиндээ яаж одоо мэдж байгаа зүйлээ хуваалцах уу? Одоо биеиндээ яаж бас туслах уу те? Гэрхмэлээр мэдээлэл солилцох юм одоо сурал ярилцлагуудыг хүргэж байгаа юм байна. За ингээд оюутнуудтайгаа чөлөөтэй ярилцъя. Намайг Ширэндөө Огтой оюун бэлэг гэдэг. Би Америкт ирээд одоо 9 жил болж байна. Сан Франциско их сургуулийн сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Одоогоор төр завсарлага аваад ажил хийж байгаа. За намайг мэд сайхны мөх сайхан гэдэг. Би өнгөрсөн жил Монгол Улсын их сургуулийг төгсөөд жилийн өмнө л одоо ирчээд байж байгаа. Тэгээд Калифорни мужид бас сурж байгаа, ажиллаж байгаа залуучуудтайгаа найзлаад энэ байгууллагаар дамжуулаад нөхөрлөөд хамтдаа хөгжөөд явж байгаа. Би анх Америкт ирэхдээ ангаах сурна гэж ирээд сургуульд pre-med гэдэг мэргэжлээр анх орсон. Тэгээд яг нэг гэр бүлийнхэн маань эмч болоосоо гэж дандаа хүсдэг гэсэн болохоор яг эмч болъё гэд явсан чинь ингээ ангиудыг аваад ирсэн чинь надад ерөөсө таалагдаагүй. Тэгээд ингээ яахаа мэдгүй би зөндөө олон мэргэжлээсэн биотехнологиор явсан, сувилагч болъё гэж бодсон. Ер нь хэмнэлгийн чиглэлд ажиллая гэж зөндөө их солиод яахаа мэдгүй ер нь сургуулаа хаяад Монгол руу буцъя да гэж бодож байхдаа нэг семестр нэг анги авсан чи яг сэтгэл судлалын анги байсан. Гэхдээ тэр нь яг сэтгэл судлалын үндсэн анги зүгээр яг сэтгэл судлалын хүн амьдралдаа яаж хэрэглэх вэ гэсэн анги аваад яг тэр үед надад айгүй их асуудал байсан болохоор яг өөрөө тэр ангида айгүй их дэвтэй байгаа. Тэгээд айгүй таалагдаад гэрийнхэндээ би ингэ сэтгэл судлаар сурлаа гэсэн чинь манай гэрийнхэн за миний охин хүнийг ингээд би хаагаар нэмжиж чаддгүй хүн тийм хүн болохгүймаа гэх сэтгэл санааны хэмжилтэн хүн болох нь зөв байна чи тэгээд ер нь хүн эцэст өөрийнхөө хүсэж байгаа юмар сурах юм бол амжилтанд хүрэн тийм болохоор өөрөө мэдээд тэгээд өөрийгөө мэдээ сураа гэд. Олон нийтийн ажил гэдэг нь болохоор монголчуудын дунд ерөнхийдөө бас хүмүүсийн ер нь анх Америкт ирчээ сургууль сурж байхдаа би Asian American Studies гэдэг мэргэжлээ сурах гэж бодсон. Ягаад тэгэхээр манай би энэ ирсэн одоо энд амьдардаг Аз хүмүүс аягүй их байдаг. Тэгээд тэдний тухай судалж эхлээд бүх community-д ажиллаж үзсэн. Хятад, Япон, Солонгос харин зөвхөн ерөөсөө Монголынхаа community-д ажиллаж үзээгүй байгаагаа саяхан мэдсэн. Тэгээд нэг багш маань тэгжсэн. Чи яагаад ингэж бүх community-д ажилладаг гэж Монголынхаа community-д ажиллаж болдгоо юм бэ? Яагаад тэгдий би ингэ мэдмээр байна гэсэн чинь би бас өөрөө ерөөсөө мэдээгүй. Тэгээд бас бид нарт ингэж залуучдын холбоо ер нь бараг байхгүйсэн. Тэгээд нэг консулын газар уулзалт болоод отсон чинь MyUC гэж байгуулагдаж байгаа гээ. Тэгээд ороод ингээд явж байгаа. Орсон 5 дугаар сард би зүгээр фэйсбүүкээр зарлал харсан. Ийм Монгол оюутнуудын залуучуудын конференц болгож байгаа да бүхэн тавтаа морилно хинт ч гэсэн нээлттэй гэдгсэн. Тэгээ тэрэн дээр очиод яг
анхын залуучуудтай уулзаад дунд нь ороод бид нэр хамтдаа янз бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж эхэлсэн. Тэгээд MyUC-ийн ерөөсөө миний ойлгож байгаагаар хамгийн чухал зорилго бол бид нар мэдээж эерэг монголчууд Америк нэгдсэн улсад монгол хүүхдүүд маш удаан бага насндаа ирээд удаан амьдраад зарим багадаа ирсэн хүүхдүүд маань монголоор ярьж чадахгүй, кирилл үсгээр уншиж чадахгүй тийм цаашлаад хамаг залуу нас нь энд ингээд Монголд биш энд өнгөрөөж байгаа тэр хүний хийж бүтээж байгаа зүйл энд үлдэж байгаа гэж бодохоор бол надад бол анхны уулзалтанд ирээд бол маш хэцүү санагдчихсэн. Миний хувьд бол би яагаад энэ MyUC байгууллагт ингээд идэвхтэй оролцоод явуулсан бэ гэхээр би энд байгаа залуучуудыг дуу хоолойг Монголынхон төлөө тэгээд нэг найзынхаа төлөө байгаасаа гэдэг үднэс айгүй идэвхтэй оролцож ингэж уриалж явсан байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт манай хамт олон маань ярилцаад бас намайг одоо тэргүүнээрээ сонгосон. Тэгээд цаашдаа бид нар хамгийн чухал зорилго бол ерөөсөө л хоёр монгол залууг хоёр өөр сэтгэлтэй тийм өөр зорилготой ингээм амьдралаа бүтээж яваа хоёр залууг суралцж байгаа хоёр залуусыг хооронд нь танилцуулах, нөхөрлүүлэх энэ монгол community-г хөгжүүлэх тийм л үндсэн зорилго байна. Калифорни мужийн залуучуудын нэгдэл нь Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус ихтэй сургууль, коллеж, ахлах сургууль, албан байгууллагад сурч буй нийт Монгол ба Монгол Америк оюутан сурагчид болон хөдөлмөр эрхлэх залуусын нийгмийн эрх ашгийг хамгаалан амжилттай суралцах болон хөдөлмөр эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэн чиглэн ажилладаг залуусын төрийн бус байгууллага юм. За сайн байцгаана уу, намайг Инх төрийн Мишель гэдэг. Тэгээд Америкт хурж ирээд одоо 2 жил болж байна. Одоо ямар сургуульд явдаг, ямар мэргэжлэр сурч байна вэ? Яг одоогоор Peralta Community College-д сурж байгаа. Эдийн засаг гэдэг мэргэжлэр ерөнхийдөө өөрийнхөө нөгөө нэг тоонд сонирхолтойгоор тэрэн дээр суйрлаад эдийн засаг гэдэг мэргэжлийг сонгосон. За. Намайг Хулан гэдэг. Одоо сургуулаа төгсөж ирээд энд жил болж байна. Peralta Community College-д accounting мэргэжлэр суралцж байгаа. Намайг Баяр сайхны тэргэл гэдэг. Би Монгол Тэмүүлэл сургуулийг төгссөн. Намайг Монголд Cambridge хөтөлбөрийг одоо туршиж үзэж байгаа туршилтын сургууль. Тэгээд би энэ сангийн Сэрэг коллежид архитектурын мэргэжлэр сурч байгаа. За тэгээд нааша ирэхээс өмнө мэргэжлээ ерөнхийдөө сонгоцсон байсан уу тийм ээ? Дээрэс нь одоо бас Монголоос шууд нөгөө нэг Америкт коллеж сургуулиудад аплай хийгээд ирж байгаа оюутнууд бас нэг сонирхол татдаг л да. Ягаад тэгэхээр тэндээс хяналт их байдаг ч гэсэн өрсөлдөөн ихтэй тийм. Тэгэхээр та нарын хувьд бол ерөнхийдөө хэр их шалгуурыг давж ийж ерөнхийдөө гайгүй байсан уу юм? Миний хувьд болохоор яг Монголд байхдаа мэргэжлээ сонгоогүй байсан. Ерөнхийдөө манай ээж эмч, тэгээд бас эмчийн тал одоо биологииндээ бас сонирхолтой. Тэгээд эмчийн талаар явъя гэж бас бодож ирсэн. Тэгээд ерөнхийдөө олон жил сурдаг гэдгээс нь яагаад бас тоондоо сонирхолтой болохоор тэгээд эдийн засаг мэргэжлэрээ явсан байгаа. Миний хувьд гэх юм бол олон шалгуур гэд тэрийг асууж исэн. Миний бодлоор хамгийн түрүүнд сургуулаа 10 жилээ төгсчөөд ямар сургуульд орох вэ гэдгээ сонгох хэрэгтэй л те. University, college хоёрын ялгааг ер нь Монголд хүүхдүүд нэг сайн ойлгохгүй, би бас нэг сайн ойлгохгүй байсан. Гэхдээ college бол эхний 2 жил, эхний 2-оос 3 жилийн авч болох. Одоо university-ийн эхний 2 жилийн үзэх боломжтой гэсэн. Энэ нь амар олон давуу талтай. Ягаад гэвэл хинч би ч гэсэн яг 10-аад төгсөхдөө ингээ мэрэгчлээ амар мэдгүй. Миний мэрэгчл ингээд бизнесээсэн, тэгээд өөрчлөлтөөдсөн. Тэгээ би яг мэдгүй байсан. Гэхдээ энэ community college-д яг анх эрэхтэй яг мэрэгчлээ 100% сонгоцсон байх шаардлагагүй. Миний хувьд болохоор би 10 дугаар ангитай мэрэгчлээ сонгосон. Тэгээд ер нь бол 10 дугаар ангид л ер нь бол за би Америкт сурна гэж шийдвэрээ гаргацсан. Тэгээд ер нь бол тийм их сургууль руу мундаг сургууль руу амар шилжинэ гэж бодоод аппликейшн өгөөд тийм мэдээж төлбөр өндөртэй тэтгэлэг сайн авч тааг болохоор коллеж руу орж таад тэгээд ерөнхийдөө анх бол амар чамлж байсан. Тэгээд амар өндөр юмнаас бага юм дээр буучлаа гэж бодсон ч тийм байгаагүй. Би маш их юм сурж байгаа, маш их юм олж мэдсэн. Тэндээ маш их баяртай байгаа. Даваанууд гэх юм бол хүмүүс боддог. Энэ амар ухаантай, амар ангилалтай
төгс хүмүүс явдаг гэж боддог бол тийм биш. Энд ч ирээд сурдаг. Би анх ч гэсэн амар айжсан. Багшийнхаа яриаг ойлгох болоо гэл амар имээгээдсэн. Харин бол тийм биш. Энд ч бол ингээд гадаад оюутантай харилцаа сурцсан байдаг болохоор тэгээд уусаа авчдаг. Мөн түншлэн Америкийн нэгдсэн улсад сурахыг зорж буй Монгол дахь өсвөр насны хүүхдүүд болон залуучууд энэ бүс нутагт сурч ажиллаж буй нийт Монгол болон Монгол Америк оюутанд хөдөлмөр эрхлэгч залуусын дунд дараах зорилгоодыг тавьж байна. Үүнд хувь хүний хөгжил дэвшилт анхаарал дэмжлэг туслаа үзүүлэн тэдний эрх ашигын төлөө дуу хоолойнд болж ажиллах. Коллеж болон ихтэй сургуулиудад элсэн суралцахтан зохих мэдээлэлээр хангаж дэмжих. Харилцаа холбоог өргөжүүлэн дуршлаг мэдээлэл солилцох орчин бүрдүүлэх. Өндөр боловсролын зэрэг олж авахт нь туслах, тэдэнд суралцах урам зориг, итгэл өгөх. Аливаа асуудал бэрхшээлийг хамтын хүчээр эрсдэл багтаа шийдвэрлэхэд туслах. Оюутан сурагчдад нэг шаардлагатай өндөр өртөгтэй ном, сурах бичгийг харилцан солилцож, илүү давхар зардал гаргахаас сэргийлэх. Нийгмийн идэвх оролцоо, санаачлалыг дээшлүүлж их оронч хамтаж үзэл хүмүүжил төлөвшүүлэхийн зэрэгцээ. Америкийн нэгдсэн улсын энэ бүс нутагт сууршин амьдрагч их орон нэгтнүүдтэй болон гадаад иргэдэд Монгол их орныхоо ариун дагшин газар шороо баатарлыг агуу түүх, өн эртний нандин өв уламжлал, буурал эдээдээсээ уламжлан үлдээсэн үндэснээс ёс заншил, давтагдшгүй тансаг соёл урлаг, аялгүй сайхан төрлөх монгол хэлээ бахархан үзэх, үзлийг бадраах, сурталчлах. Өсвөр наснуудын болон оюутан залуусын дунд тэдний сонирхлыг татгүйц авахалжсан ба мэдлэг боловсролыг сорьсон тэмцээн уралдаан зохиох. Калифорни мужид дахь монгол залуусын нэгдлээс ном унших дуртай хүн бүрт монгол хэл дээр хуучны болон орчин цагийн шилдэг номнуудыг унших боломж олгож номын санг нээсэн билээ. Залуус маань хүүхдийн баяраар олсон орлогой болон Cover Night-аас олсон орлогоо цуглуулж Монголоос эдгээр номнуудыг авчруулсан байна. Мөн Бериад амьдарч буй монгол залуустаа зориулан 7 хоног бүрийн бүтэн сайн өдрийн өглөөг хамтдаа цэвэр агаарт гэсэн үрээнд ор цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бий болгож эхэллээ. Монгол залуусын нэгдлээс анх удаа Сан Франциско, Бэй Ариа, Сакраменто, Лос Анжелес хотуудад суралцаж хөдөлмөрлөж буй залуусынхаа дунд дуулах хавьяас нээн илрүүлэх, цаашлаад тэднийг дэмжих зорилгын доор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд амжилттай болж 1-р байранд Эчин Хорол, 2-р байранд Мишель, Лос Анжелесаас, 3-р байранд Анука нар тус эзэллээ. Калифорни мужид дахь монгол залуусын нэгдлээс хувь хүний хөгжил сэдвийн дор инээмсэглэл, амжилт, стресс, аж аргал хэмээх 20-д уулзалт ярилцлагуудыг явуулснаас та бүхэнд амжилт уулзалтын хэсгээс хийсэн сурвалжийг хүргэе. За сайн байцгаана уу залуучуудаа. Ингээд 7-р сараас хойш Калифорни мужид амьдарч суралцж байгаа залуучуудад зориулж Май 9-ээс зохион байгуулж байгаа хувийн хөгжлийн сэдвт уулзалтын 12 дахь уулзалт ингээд өнөөдөр эхэлж байгаа. Цаг зав зориулж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд амжилтны тухай сэдвээ бэлтгэж ирсэн антропологч залуу судлаач Хичээ орлогоо урьж байна. Өдөрт орой мэндийг дахин хүргэе. Тэгэхээр өнөөдөр миний ярих сэдэв бол амжилт. Тэгэхээр би анх амжилт гэдэг зүйлийг маш томоор бодож ирсэн. Бидний хүрч чадахгүй эсвэл үнэхээр олон давааг давж ээж оргилд хүрэх тэр зүйлийг би амжилт гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр миний амжилт гэх ойлголт бол өөрчлөгдсөн. Тэгэхээр юу ч гэсэн юуны өмнө би та нартай ярилцах энэ ярилцлагыг эхлэхээс өмнө нэг асуудал төвшүүлье гэж бодсон. Яг амжилт бидэнд ойрхон байна уу гэдэг. Гэтэ одоо энийг ингээд төр орхив. Харин та нараас миний асуух асуулт бол яг амжилт гэж юу вэ? Зүгээр л яг өөрийнхөө ойлголтоор амжилт гэж юу вэ? Тэрийг яг өөрийнхөө ойлголтоор бусад залуучуудтайгаа бүр хуваалцъя. Намнаас эхлэх явчих амжилт гэж юу вэ гэдэг талаар зөвхөн өөрийнхөө ойлголтыг. Сайн ингээд болон дэшээ дэмжиж гэж яваад байгаа шүү дээ. Тэгэл тэрийг л амжилт гэх бах та тэр зэглэлтэй хүрч чадвал өөрийнхөө хүссэн алхмыг хийсний дараах авч байгаа тэр мэдрэмжийг л амжилт гэж хэлээд байгаа болов уу гэж үздэг. Ямар ч том бай, жижигч бай хамаагүй өнөөдөр өглөөний 6 цагийн босолт, өнөөдөр өглөөний 5 цагийн босолтод байгаа хамаагүй яг тэр зүйлийг өөрийнхөө хүссэн зүйлийг хийсний дараа авч байгаа тэр мэдрэмжийг л хүн амжилт гэж нэрлэдэг болов уу гэж үздэг. Миний бодлоос яг адилхан яг өөрийнхөө хүссэн тэр надад зорилготой хүрснийг амжилт гэж
амжилт. Яг амжилт гэхийг ерөнхийдөө нэлээд бодож үзсэн. Ерөнхийдөө амжилт гэж юу? Амжилт гэдэг бидний амьдралд болоо бидний таньдаг найз хүмүүстэй яг хүмүүс л амжилт хүрэхийг хүсдэг те. Тэгэхээр яг тэр юу юм бэ гэж нэлээд бодож үзсэн. Гэхдээ яг нэг үгээр хэлэх юм бол яг сэтгэл өөрийнхөө хийж байгаа юмд сэтгэл хангамжтай тэрийг өөрийнхөө чадгаар хамгийн сайнаар хийгээд тэрээр сэтгэл хангамжтай байх амжилт гэж бодож байгаа. Би бас яг адилхан тодлоо. Яг сансын юмдаа хүрснийхаа дараах мэдрэмжийг амжилт гэж нэрлэнэ. Тэгээд атбасаг адилхан яг зорилгоо биелүүлээд зорилготой сэтгэл хангамжтай байгаа бол тэр л юм. Яг л бусад залуучуудтайгаа адилхан бодож байна. Хамгийн гол нь өчигдрийн миний хийж дуусгасан зүйлээс би өнөөдөр хийх одоо ад жаргалтай тийм. Надад тэр хийсэн зүйл маань ямар гоё дурсамжтай байсан бэ? Тэгээс л би амжилттай эсгээд өгөх. Миний бодлоор ч гэсэн ер нь адилхан гэхдээ ингээд юм хийн гэж төлөвлөөд яг зориог тэр зорьсондоо хүрэх амжилттай гэж боддог. Зарим хүмүүс болохоор одоо сайн сургуульд ороод ч юм уу яг тэр гоё ажилд орох амжилттай хүн болгонд амжилт гэдэг бол өөр. Би одоо ингээд яг өөрийнхөө ажлыг хийгээд хүссэн юм явж чадаад амжилт хүссэн юм шиг санагддаг. Заавал хүмүүс сургуульд ороод юмч болоод явах амжилт гэдэг өөрөө санагддаг хүн болго өөр амжилт яг гэж юу вэ? Яг түнд амжилт юу гэдэг юм. За миний амжилт гэдэг зүйл хараад тухайн хүний зорилго зорилгын хязгаар байх. Тэгээд амжилт гэдэг зүйлийг хүн өөрөө зорж таны төлөө явна. Гэхдээ тэрэнд хүрж байгаа тэрийг хэр амжилттай яваа гэдгийг бусад хүмүүст өгөх гэж бодож байна. Яг тэгвэл би өчтөр хийсэн зүйлээрээ би өнөөдөр бахархдаг, өнөөдөр илүү хийх хичээдэг. За баярлалаа залуучуудаа. Тэгэхээр амжилт гэдэг ойлголтыг хүн болго өөрөөр хэлж байна. Тэгэхээр ер нь одоо барилгачин ч бай, эмч ч бай, жолооч ч бай, замчин ч бай, дуучин ч бай хинч хүсвэл бид тэр хүссэн хэмжээнд хүрвэл тэр хинч ч бай хүний ялахгүйгээр амжилт ирдэг. Талын болонд миний үлгэр дуурайл авдаг. Тэр хүн маш амжилттай харагддаг бол жирийн нэг эмэгтэй хүн байдаг. Тэр хүн одоо Монголд амьдардаг. Би тэр хүнийг маш сайн танина. Гэтэ тэр хүн намайг танихгүй. Гэтэ би тэр хүнийг байнга тэр хүнээс би үлгэр дуурайл авдаг. Тэгээ тэр хүний ямар зан чанар юу хийгээд тийм амжилтанд яваа би бодсон чинь тэр хүн маш хөдөлмөрч. Бүр хөдөлмөрч гэдгээс илүү үгээр илэрхийлэх арга надад бүр олцохгүй. Бүр буцалж ийн. Бүр үнэхээр ойггүй, бүр үнэхээр хөдөлмөрлөдөг тийм эмэгтэй байдаг. Би тэр хүнээс байнга ирж хүч чаддаг. Тэгэхээр би өнөөдөр өөрийгөө баруун талд нь оруулаад би энэ хүний хэмжээнд, энэ хүний дайнд очихын тулд би юу хийх хэрэгтэй вэ гэж бодсон. Би ерөөсөө хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Өнөөдөр би хөдөлмөрлөж гин үү, би өнөөдөр хийж гин гэж өөрөөсөө асуулаа өөртөө яриад. Би өөрийнхөө хэмжээнд бол хийж гин. Гэхдээ би тэр хүний дайтай илүү хөдөлмөрлөх хэрэгтэй байна гэдэг мессежийг энэ багны аргаар өөрөө олж авсан. Тэгэхээр энэ багны арга хүнд их зөв мессежийг өгөх арга юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр та нараасаа бусад залуучуудтайгаа хуваалцах юм байна уу? Багны аргынхаа энэ хүний одоо ингээд бодоод үзэхээр Монголд байдаг маш олон салбарыг тэр хүн хариуцж байна те. Тэгээ тэр хүний эхнэр ч гэсэн ингээд маш олон амжилттай яваа топ салбаруудыг яагаад тэр нэг ганц хүн өдөртэй тана гэдэг надад амар сонирхолтой санагдсан л да. Бүх юм дээр ингээд одоо утасны төрөлч бай, хувцсны төрөлч бай, одоо ууж идэх юмны төрөлч бай. Яг тэр хүн бүх юмыг хариуцаад хаар яг юу хийгээд байна энэ хүнгээ бодохоор хамгийн гол нь бүх зүйлийг шинээр сэтгэх гэдэг л асуудал тавь. Тэр хүний хамгийн зөв тал нь бүх юм ингээд маш өөр шинээр сэтгэгээд байгаа юм болов гэдгийг олж харсан. Тэгээд хоёр дахь нь гэх юм бол маш их тийм шантралгүй явдаг. Тэгэл ямар ч тач цогцлтгүй явдаг. Яг тэр хүний анхны нэвтрүүл нөгөө нэг Монгол Улсны эрхэмд орж исэн нэвтрүүлгийг үзэж байхад анхны Дэлхийн банкнаас хүн ирж уулзж байхад нөгөө нэг мэдхгүй зөвөр нэг офс түрээслээд нэг өрөөнд түрээслээд орсон 0-ын ч мэдхгүй газар тэгээ гарч ирээд хүн 0 чаана вэ гэсэн чинь 0-ыг мэдхгүй байж тэр зүггээ заасан гэж тэрийг ярьчихсан. Тэгээд яг тийм анхны алхмаас нь эхлээд сонсохоор ингээд ямар ч тийм шантрал гэдэг зүйл байдаггүй. Дээрээс нь ингээд маш их ингээд өөр талаас нь юмыг харж шинээр юмыг хардаг тал нь тэр хүний амжилт нь үргэлж байгаа юм болов гэж бодоод үзсэн.
ганцаар орлыг сонссон. Эсвэн Тэгээд хоёр нь яг гэдэг байхгүй. энэ дээр та бүхэн бүгдээрээ мэдэх бах Aung San Suu Kyi гэдэг те Бурмагийн одоо юу гэдгийг Бурмагийн яг олон нийтийн яг тэр хүмүүсийн итгэлийг авсан те бүх одоо тийм хүн байдаг 18 жил гэртээ хоригдсон. Яагаад хоригдсон бэ гэхээр өөрийнхөө яг хүсч хийж мөрөөдж байгаа тэр зүйлээ хийсний дараа сөрөг хүмүүс нь бүгдийг дарж авсан байна. Тэгээд тэр хүний 18 жил яг нэг юм дөрвөлж байшин дотроо 18 жил байсан байгаа байхгүй тэр хүн. Тэгэхээр тэр хугацаанд тэр хүн өөрийнхөө тэр хүссэн мөрөөдсөн тэр хөдөлмөрч зангаа орхиог тэр их сонирхолтой санагдсан. Тэгээд ерөнхийдөө бол тэгэхээр ойлгохоор бол нэлээд өөрөө их хүчтэй, дотоод хүчтэй, мэддэг юм. Тэр нэг хөндлөж явдаг. Тэгээ яг өөрөө нэг багныхаа талд нь энд байгаа байхгүй. Тэгээд одоо Aung San Suu Kyi баг нэг ингүүд яг тэр багныг яг давхуу яг юу хэрэгтэй гэхээр яг Мокигийн хэлдгээр хиний хулангийн хэлдгээр тэр хүн маань хэдий одоо хөгшинтэй өндөр настай ч гэсэн шинийг сэтгэж чаддаг. Өөрийнхөө яг хүссэн зүйлийг сайн мэддэг. Маш хөдөлмөрчтэй замтай эмэгтэй хүн. Тэгэхээр яг улам өөрийгөө бас хөдөлж түлхэх хэрэгтэй. Бас өөрийгөө бас таних мэдэх хэрэгтэй мэн гэдгийг бол ойлгож авсан тэр хүнээс. Тиймэрхүү. Тэгээ зоригтой тууштай гэдэг нь олонгууд ерөнхийдөө яг шантрахгүй гэдэг талаас нь харж үзвэл зүгээр юм болов. Тууштай яг бусдаас сонсдог, өөрийнхөө алдааг хардаг, алдаанараас сураад таашаал тэр яг тэр хүн шигтэй яг 18 жилийн дурт хугацаатай тэр хүнийг бол эрхийг нь бол нэлээд хашсан байхгүй. Тэгэхэд бол одоо ерөнхийдөө шууд гаргасныхаа дараа нь бол яг хүчтэй юм хийж чадчих байгаа. Тэгэхээр бол үнэхээр тэр хүнийг яг Мокиг хэлдгээр зургийг харангуут зүгээр яг хүч авдаг гэж болно. Тэгэхээр бид нэр баруун талд байгаа өөрсдөө яг тэр бүгд одоо бичсэн байгаа шүү дээ. Яг өөрийнхөө тэр хүний хэмжээнд очиход бол бид нэр юу хийх ёстой вэ гэдгээ та нар шиг сайн бичсэн баг. Тэгэхээр өнөөдрийн миний та нарт өгөх гол мессеж санаа бол яг энэ баруун баганд байгаа тэр санааг бид нэр өөрсдөө тусгаж аваад, эргээр тусгаж аваад бид нар өнөөдрөөс энэ зүйлийг хийж эхэлье гэсэн мессежийг би та нарт өгье гэсэн зорилгоор багны аргыг хэрэгэлсэн. Та бүхэн баруун талд байгаа хэсгээ дахин уншиж өөртөө ярилцаж энэ аргыг хэрэгжүүлээрэй гэж хүсэх байна. За цаашаа явъя. Тэгэхээр амжилт гэдэг зүйлийг бид нэр хинч амжилтгүй байхыг хүсэхгүй тий. Тэгэхээр амжилт гэдэг зүйлийг хүсвч бидний дотоод сэтгэлээс сөрөг зүйлүүд бас гарч ирдэм байна. Энэ бол сөрөг бодол. Тэгэхээр хүн болгон ямар нэгэн байдлаар сөрөг бодол боддог. Тэгэхээр хүн өдөрт 60,000-аас 80,000 бодол боддог гинэ. 60,000-аас 80,000. Гэтэ хүн өөрөө мэддэггүй нэгэ. Тэгсэн хэрнээ энэ 60,000-аас 80,000 бодлын 80% сөрөг. Энэ бас судалгаагаар нотлогдсон зүйл гинэ. 80% сөрөг. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа сөрөг бодлыг байнга боддог байх нь. Тэгэхээр би энэ сөрөг бодлоос бидний амжилтаас зулгаагч энэ сөрөг бодлыг устгахаар мөн амжилтанд бидэнд илүү ойртохоор энгийн аргыг бас та нарт өндөр хэлж өгье гэж бодож ирсэн. Тэгэхээр бид нэр сөрөг бодлыг ямар аргаар устгах вэ гэвэл маш энгийн. Бид нар сөрөг бодол бодох болгондоо бид нэр цаасан дээр яг бодож байгаа бодлоо. За жишээлбэл за би өнөөдөр энэ ажлыг амжуулж чадахгүй хаа. За эсвэл би өнөөдөр энэ юм явж чадахгүй юм шиг байна. Ятраад байна. За өнөөдөртөө ч амжихгүй нэ болида маргааш олъё. Гэх мэтчлэнгээр өөрийгөө амжилтаас зулгааж байгаа энэ сөрөг бодлыг цаасан дээр бичээд хол тавьчих. Тэр сөрөг бодлоо тархинаас аваад бид цаасан дээр боловч учраас бидний сөрөг бодол дотоод сэтгэлээс гарч байгаа. Нэгдүгээр хоёрдугаар бид нэр хэвээ сөрөг бодлыг устгах чадахгүй бол одоо сэрүүлэг тавиад нэг цаг тутмын тэр сөрөг бодлоо одоо сэрүүлгээр бид нэр сэрүүл дуран гот бид нэр сөрөг бодлоо цаасан дээр бичиж болж байна. Цаг тутмын сөрөг бодлоо гэхэд энэ арга. За дээрээс нь бид нэр сөрөг бодол байнга бодох зүйлээ 20 секунд яг
Гэхдээ энэ одоо энэ дээр хөнгөн үсрээд дөр яг энэ байдлаар 20 секунд. Гэхдээ үүнээс л замрахгүй би цамцтай болохоо дэше болохгүй. Гэхдээ яг энэ байдлаар бүгдээр 20 секунд энийг хийгээд үзээрэй. Яг сөрөг бодол ботсон үед энийг би туршиж үзсэн. Энэ бол үнэхээр хэрэгжижээ. Би яг өнөөдөр би хуралтай амжих болоо хин нэрээгүй нэг болох бол гэж бодохдоо энийг хэрэгжүүлээд үзье гэж байна. Энэ тасгалыг би 20 секунд хийхдээ тоолж хацтай ботсон сөрөг бодлоо мартцсан байсан. Тэгэхээр бид нэр энэ тасгалыг хийснээр өнөөдөр бодож байгаа сөрөг бодлоо айлах боломжтой. Өглөө босоод за өнөөдөр завар хоцорч ин дөө гэх юм уу. За өнөөдөр болохгүй нэ. Өглөөг шууд тийм сөрөг бодолтойгоор тэгээд өдөржин явах юм бол өдөр болгон араас сөрөг бодлоод орж ирдэг гинэ. Орой дуусна ажил дуусна бид нэр сөрөг бодолтой орж ирдэг. Маргааш нь тэр өдрийн бодсон бодлын 80% дахиад бодогддог гинэ. Өчтөр тэгсэн ингээд тэгвэсэн. Тэгвэл дараагийн өдөр дахиад 90% ороод. Ингээд бид нэр сөрөг бодлоо тээж яваад байдаг. Тийм учраас бидний амжилтаас энэ бодлоо устгахад биднээс амжилтаас зулгаад тийм болохоор бид өглөө шууд эерэг хандлаа. За өнөөдөр ямар гоё өдөр өнөөдрөөсөө ажлыг бужигнуулаад би чадна өнөөдөр би бүхнийг хийн болно хүртэн яг эерэг хандлаа. Түүний хандлага явж байгаа гэсэн та тэр хийж байгаа юмдаа сэтгэл ханамжтай хийж байгаа юмдаа сэтгэл хангалуун байж тэр хүн амжилт гаргадаг. Өнөөдөр сууж байгаа залуучууд гэсэн мэрэгчлээ сонгоцсон хийх юм зорьсон зориг тавиад түүнийхээ төлөө бас явж байгаа гэж бодож байна. Ер нь амжилттай яваа хүмүүсийн хувьд зарчим гэж байдаг гинэ. Тэгэхээр түрүүний хийсэн хулан занцаагийн хийсэнчлээ энэ хүмүүс ерөөсөө шин санаа болоод түүнийхээ төлөө оролдлого хийдэг хүмүүс гинэ. Шин санаа болоод оролдлого хийдэг. Шин санаа оролдлого болоод тэр хүний зүйлийг бүтлгүүтэл дахин шин санаа оролдлого хийдэг гинэ. Харин тэр шин санаа оролдлого нь амжилттай болох юм бол арай өөр талаас нь дахиад оролдлого хийдэг гинэ. Амжилттай тэгэхээр нэг ясандаа би энийг аюу тийм уухгүй хөдөлмөрч шантрахгүй байхын зан чанарыг эндээс хараад байгаа юм л да. Ерөөсөө шин санаа оролдлого энэ бүх зүйлийг хэрэгжүүлэх. Тэгэхээр зорилготой амжилттай явах хүн бол энэ зүйлийг хийдэг. Түрүүний хулангийн хэлсэн, жанцаагийн хэлсэнчлэн энэ бүх амжилттай явах хүмүүсийн зан чанар харагддаг. Тэгэхээр өнөөдрийн миний хамгийн гол санаа, миний хамгийн хэлэх гээд байгаа гол санаа маань мессеж маань юу вэ гэхээр амжилт ердөө энгийн юм байна. Маш амархан юм байна гэж бодсон. Яагаад гэвэл бид нар амжилт гэдэг зүйл зүгээр л жижиг зүйлүүдийн нийлбэр юм байна. Бид өдөр тутамдаа амжилт магадгүй гаргадаг. Амжилт маш энгийн. Яагаад гэвэл бид нар цагаан хоол, за эрүүл зүйн хоолтон болъё гэж бодлоо. Би өдөр болгон жимс ногоо идээд босоод чадах уу? Би чадна. За би өдөр болгон өөртөө 10 минутыг биеийн тамиртаа гаргаж чадах уу? Би чадна. Тийм учраас би эрүүл спортлог байж чадна. Би үнийг хийж чадвал би амжилттай тэрийг болгож чадчихсан. Би өнөөдөр хийсэн амандаа хүрч чадах уу? Чадна. Би хийж байгаа хүнд хийсэн үг болгондоо би хүрээл явуул миний энэ бол би өөртөө амжилт гаргаад би хийсэндээ хүрээл явж байгаа. Хийсэн үг болгондоо үйлдэл болгондоо би үнэнч эзэн байж чадаад би үүнийг 10 жил хийсний дараа би тэр зүйл маань миний зан чанар, миний хэвшмэл би тэрийг тогтмол хийдэг тэр зүйл надад орох юм. Тэгэхээр би өөрийгөө нэгдүгээр өөрчилж чадна. Хоёрдугаар би тэр хүндээ хэлсэн амандаа хүрч чадчихна гэдэг маань би өөртөө өгч байгаа маш том амжилт юм аа. Би тэр амжилтанд хүрч чадчих байгаа юм аа. Тэгэхээр амжилт гэдэг бол маш энгийн, маш амархан зүйлийг хэлдэм байх гэж би ойлгосон. Маш олон амьдралын энгийн үйл явцын нийлбэр бид амжилт гэдэг зүйлийг хийж бид нэр хийж чадна. Тэгэхээр өнөөдөр би хуралдаа хоцрохгүй ирнэ. За би өнөөдөр тийм илтгэлээ бэлэн 2 цаг би бэлэн болох ёстой. За би тэдэн цаг тэгж очино. Би өөртөө өнөөдөр төлөвлөгөө тавиад өнөөдөр тийм зүйлийг хийж чадсан бол би өнөөдөр өөртөө амжилт гаргаж чадсан л байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр тань залуучууд дундаас өнөөдөр гэлэхгүй ер нь өөрийнхөө амжилтын талаар ярих юм байна уу? Өнгөрсөн жил болсон юм аа. Би нэг юунд сургууль сурч байхдаа хүүхдүүдэд сайн дураараа хичээл заадаг тийм програмд орсон. Зүгээр тэр үед болохоор яг хичээлийн нэг одоо requirement extra credit авна гэдэг. Тэгээд 7 хоногт 2 цаг
2 цагаар баг сургуулийн хүүхдүүд очиж хамт ном уншдаг тийм програм болж исэн. Тэгээд тэрийгээ сургуулаад төгслөө 1 жил 7 хоног болгон хийгээд яваад тэгээд сургууль төгссөний дараа буцаад тийм хүмүүстэй холбогдож ажилд орох уу гэх тэр газар сургуульд ажил орсон. Тэгээд яг анх ингээд жоох хүүхдүүдэд ажиллаж эхлэхэд надад аюу хэцүү байсан. Ингээд ойлголдож багчлалтай тэгэл яг жоох хүүхдүүд яг яаж харьцгаа мэдгүй тэгээд ирж байгаа хүүхдүүд нь дандаа нөгөө одоо ингээд унш чадхаа болсон унших дургүй хүүхдүүд ирээ. Тэгээд би тэр хүүхдүүд гэж яхад би яаж энэ хүүхдүүдийг амжилттай уншдаг болох вэ? Яаж энэ хүүхдүүд номон дуртай болох вэ гэд аюу их боддог байсан. Тэгээд тэр програм маань эхлээл би 1-ээс 4-р өдөр 7-ыг 4 удаа ажиллаж эхлэв. Тэгээд ингээд бодож явахдаа яавал энэ хүүхдүүдийг номон дуртай болох амжилт нөхөр зөндөө бодож жагаад яг ингээд нэг нэгнтэйг нь ярьж үзсэн л дээ. Яг чи яг юунд дуртай гэж тэгэхэд нэг хүүхэн жишээлбэл би хөл бөмбөгөд дуртай юмгууд би тэр номын сангаас очиж хөл бөмбөгийн тухай ном очиж аваад тэр хүүхдээ хамт тэрний тухай уншаа. За хоёлаа хөл бөмбөгийн тухай уншия. Гэтэл одоо нэг охинтой арай чи юу хийх дуртай гэвэл нохоон дуртай гэвэл нохооныхын холбогдолтой номнууд авч уншаад тэгээ яг миний програм дуусахад 4 сар ажиллахад яг ингээд уншиж чадахгүй дургу гэсэн хүүхдүүд маань би одоо хизээ явчих юм би өнөөдөр дахиад нэг илүү цаг уншчих л та гэж ирдэг. Эсвэл ингээд ээж аавд харилцаж ингээд дэлгүүр мэлгүүр эсвэл сургуулийн гадаа харилцаад манай хүүхд унших аягүй дуртай болсоо одоо намаа тавих болсон ингээд аягүй олон тийм одоо юу мэдээлэл аваад тэгээ бас бид нар ингээд нөгөө сургууль дээр багш нарын нөгөө тест хийдэг яг тэр хүүхдүүдийн уншлагын түвшин ихсэн байна уу яасан байна гэхэд бид нэр 97% амжилттай байсан. Яг тэр үед л би аягүй өөрөө бахархаж амжилтанд хүрлэе гэж бодож байсан. Зүгээр жижигхэн ажил байсан ч гэсэн би тэр хүүхдүүдийг ном уншихад одоо ном уншихад дуртай болоход тусалсан болохоор тэр л надад аягүй том амжилт юм шиг санагдсан. Яг хүмүүс хэлгээд сайн байна гэсэн ч гэсэн яг тэр хүмүүс яг намайг яаж ямар мэдрэмж авсныг бол сайн мэдэхгүй л та зүгээр яг сайн байна гэсэн ч гэсэн би өөрөө бол аягүй баярлж ирсэн. Одоо нэг Mongolia Culture Week гэх болох байгаа гэдгийгсэн шүү дээ. Тэгээд тэрийг нэг яг зохион байгуулж байгаа Монгол хүн болохоор өөрөө нэг солонгос байгаа. Тэгээд уг нь нэг построо энэ тэнд бүх нэг Монгол бизнесийн газар авч тараах хэрэгтэй гэдгийгсэн аахгүй. Тэгээд өөрөө хоолойгоо болохоор бидрийг ингээд нэг гоогаад тэгээд тэрийг нь хийх гэж бас хичээлээ хажуугаар ажлын хажуугаар зохицуулах га цаг зав юм муутай. Тэгээд яагаад хийж чадахгүй байж байгаа өчигдөр ингээд сангийн бүх нэг газруудаар сургуулиудаар ингээд бүх газруудаар амар том сургуулийн хамнууд дээр нэг хамгийн самбарыг нь олж байгаа бол очиад бүгднийг наагаад дуусаад орой гэртээ очиад юу яхад ингээд нэг юм ингээд амар амжилттай дуусчлаа гэх нэг амар сэтгэл санаа амарсан нэг тийм тайван мэдрэмж. Би өөр нь өдөр болгоно нэг ядчил нэг хүн туслая гэж боддог байхгүй юу? Тэгээ өнөөдөр өглөө манай математикийн шалгалт яг авахын өмнө манай нэг найз би энэ нэг бодлогыг ойлгохгүй гэдэг байхгүй юу? Тэгэхээр би яг миний хамгийн их бэлдсэн бодлого хаар нь яг тайлбарлаж өгөөд тэгээд яг шалгалтандаа орсон чинь яг тэр бодлого хамгийн ихэнд хүрээд ирсэн. Тэгээд шалгалтын дараа тэр манай найз маань ойлгосон байсан болохоор тэрийг зөв хийсэн гэдэг хичээлэн тэгээд надад баярлалаа гэсэн тэр надад бас нэг амжилт. Миний хувьд болохоор нэг том зорилго хүрсэн нь болохоор энд ирээд Америкт ирээд сургууль сурж байгаа. Яг ингээд 10 жил төгсгөөс өмнө яг ингээд амар боддог байсан. Америк хэрнээ амар мөрөөдлийн орон. Тэгэл Америкт очиж сурна гэж ингээд амар хүсдэг. Тэгэл 10 жил яг 10 дугаар ангиас эхлээл яг англи хэлээ бэлдээл тэгэл ерөөсөө л Америкт очиж сурна гэж зорилго тавиал тэгэл шалгалтаа өгөөл сургууль руугаа нөгөө нэг материалуудаа явуулаад тэгэл тэнцсэн гэж хариу ирэнгүүт нэх гоё мэдрэмж тэгэл тэр болохоор миний хувьд болохоор амар том амжилтанд хүрсэн нэг том зорилготой хүрсэн болохоор амар том амжилт тэгэл Монголоос онгоцондоо суугаад Америкт газардаал тэгэл бодож байгаа хгүй би ингээд нөгөө нэг мөрөөдлийн орондоо ингээд ирчлээ Америкт одоо ингээд ирсэн одоо ингээд энд сурна гэж бодонгод нэх гоё амжилт тэр бол маш том амжилт миний хувьд байсан. Гэдэг зүйл чи ер нь хүний зайлшгүй байгаад бүгдээрээ юу мэдэрсэн гэрнээсээ хаваалцлаа штэ. Тэгээд би яг тэр хүнс зориулаад миний хувьд гэж амжилт надад нэг шүдэ байх юм шиг. Гэхдээ сая мишитэг би хальт ирж чад бодлоо та. Тэгэхээр яг Америкт ирээд суралцж байгаа миний бас өөрийн гаргасан нэг төрлийн хичээл цэцэглэлийн үр дүнд бүтсэн зүйл.
Тэгээд амжилт гэдэг зүйл нь ер нь хүний тухай тэр хүнд зориулаад гаргасан зүйл үнэхээр үр дүн юм бол мэдээж хүн өдөр болгон хүн болгон өөр зүйлийг хүсдэг. Гэтэ би яг сайн амжилт гэдэг зүйлийг би юу хийсэн бэ гэж бодхоосоо илүү би бас амжилттай хүн ахиулъя гэж үгүй амжилттай ахиулъя гэдэг амар олон хүмүүс уриалдаг штэ. Би яг тэр урайны тухай бодчихлаа. Яг үнэхээр бэлэн байсангаа. Тэгээд би бас зүгээр л яг үнэхээр би яг хүсэж байгаа зорилго байгаа. Миний хамгийн том амжилт миний дотоод зэрэглэл нь болж байгаа. Гэтэ би тэрийг хүрэхин тулд би яг өнөөдөр одоо хөдөлмөрлж байгаа. Тэгэхээр тэр миний яг амжилт байх болно. Гэтэ би яг тэрэн төрхийн тулд өдөр болгон амжилтаа өөрийнхөө одоо лимитийг багаар эвдэж байгаа. Гэтэ би яг зүгээр энгийн амжилт юм бол би өдөр болгон маш их эрүүл зүй хаалгыг удаан хичээж байгаа. Тэгээд би яг тэрийг зарцаас хойш би яг одоо юм байлаа. Энэтэй ч гэсэн би 2 паунд орсон. Тэгээд би тэрэндээ амар баяртай байгаа. тэрийг би гээд 4-5 жилийн орчим баг хийж чадаагүй юм саяхан хийж сурсан. Би амар том амжилт гэж бодож байгаа тэрийг. Тэр болохоор өглөө яг 6 өнгөрөөд би өдөр болгоод босоод сурсан. Миний хичээл 11 гээд эхэлдэг. Гэхдээ би ингээд өглөө фитнест явчаад тэгчээ цайгаа уучаад маш тайван усанд орж аваад ингээд өдөртөө бэлдээ. Тэгээ сурж аваад амар сэтгэл хангалуун байгаа. Амар том амжилт гаргаж байгаа. Тэгээд миний ирээдүйд хүрэх том амжилтын нэг жижигхэн амжилтаа би бас ингээд би болгоод. Тэгээд яг энийг хийж чадж байгаадаа би бүр амар ингээд баяртай. Би өчигдөр шөнө гэхэд 1 өнгөрөөж унтсан ч гэсэн би 6 өнгөрөөгөөд шууд сэрчижлээ. Сэрүүлэхгүй ямар сэрүүлэхгүй. Занаа амжилт чинь амар олон жил мөрөөдөө төгсөөд бүр жоохон багтаа ч гэсэн манай ээж чи өөрөө өглөө хэрцээрээ сурчих гэдэг байсан байхгүй юу? Чаддгаас байхгүй яагаад хичээлдээ явахаа 30 минутын өмнө сэрээд та хам нуур гараа аваад ирдэг байсан. Бид нар ч гэсэн тэгж нормал биш. Чи яаж яг хэлсэн бэ? Яг зорилго тавьж гисэн аахгүй би. Яг ингээд би өглөө босоод аим нойрмог босоод ямар гоё юм бэ? Би сэрчлээ гэж одоо баярлаа сэрдэг аахгүй. Тэгэхээр би унтчихтаа би бодож байгаа аахгүй юу? Унтчихтаа би хөөе би сэрх цаг болсон юм шүү гэж бодоод сэрээд за яг цагтаа сэрж байгаа амар баярлаа. Тэгээд өөртөө тийм гоё сэтгэл ханамжийг өгснөөр өглөө болгон сэрх урмыг барьд. Яг high school-ээс эхлээд нийгмийн идэвхтэйг сонирхолтой байсан. Ерөөсөө яаж ямар азарч нийгмийн тийм оролцох гэсэн их хүсэлтэй байсан. Тэгээд яг 12 дугаар ангид байхдаа яг коллежид яг их сургуулийн мэдээллийг хурааж авч байгаад яг харж байхад яг Монгол community дотор яг залуучуудад яг тэр high school-ийн хүүхдүүд хандсан тийм програм тэр үед байгаагүй нь 2010 он. Тэгээд яг хэсэг найзуудад цуглуулж байгаа тийм ягаад цөмөр яг залуучуудад хандсан тийм холбоо байгуулж болдоггүй юм бэ гэж яг санаа гараад тэгээд тэр оройн ерөөс унтлагөө яг бодсож жагаад яг найзуудтайгаа яриад өглөөнөө яг уцтаа бүгдээ хийж эхэлсэн. Тэр үеэс хойш ерөнхийдөө яг одоо яг 5 жил болсон байхад нэлээд олон дээшээ доошоо болж байсан. Гэхдээ яг манай Бэриг Монгол community-тэй залуучуудтай хандсан тийм холбоо байгуулга хамт олон бол байх нь үнэхээр яг хэрэгтэй. Тийм учраас яг залуучуудыг яг дэмжиж явдаг. Яг тэрүүндээ яг нэлээд мөрчээ. Яг 10 онд яг тэгээ хийгээд тэг яг 5 жилийн дараа яг залуусын байгууллага залуустай яг хандсан тийм програм хийж ийн явж ерөөсө бодож байгаагүй ч гэсэн ерөнхийдөө бол дээшээ доошоо ерөнхийдөө тэр яг судсыг тасалчихгүй мэсгийн юунд төлөв нэлээд хичээсэн. Тэрний үндсэнд бол яг өнөөдөр MyFC байгууллагыг ингээд эд яг гоё явж байгаа. Яг энэ бол яг өмнө яг 11-12 онд яг ингэж надад мэдрэгдэжсэн. Тэгэнгүүт одоо дахиад тэр байгууллага маань ерөөсөө тасралаагүй залуучдын яг хандсан тийм байгууллага бээрэж ерөөсөө тасраагүй 5 жил болоод одоо яг дахиж сэргээ яг гоё залуучууд яг өөрөөсөө сонирхлоор хийгээ бие биендээ туслаад залуу хүмүүсийн хөгжил бие биендээ хийгээ явж байгаа нь бол маш их бахархдаг тэрнгээрээ
Тийм ч учраас одоо яг энэ төлөвийг үзээ сууж байгаа бүх залуучууд маань манай Mavs-ийг зорж ирээд бидэнтэй хамт нэг дуу хоолой болоод өөрсдөө хөгжүүлээд ийм гоё яриа өрнүүлээд суугаасаа гэж уриалж байна. Бас яг энэ сэдвийг бэлдээд өөртөө ч гэсэн би маш их олон зүйлийг өөртөө хурааж авч олон юмыг бас өөр талаас нь гэж ойлгож надад бас маш өгөөжтэй тийм сэдв байлаа. Тэгээд та нартайгаа бас амжилтын талаар ярилцлаа. Тэгээд анхааралтай сонсон та нартай маш их баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид дахь Монгол залуусын нэгдлийн сайн дурын нийгмийн үйл ажиллагаануудаас та бүхэнд дурдъя. 2015 оны 5 сард болсон Mongolian Art Show 2015 оны 5 дугаар сараас эхлэн Бээригийн Монгол ахын дүүс залуучуудын дунд хувь хүний хөгжлийг дэмжих үйлчлэлд ажиллах зохиож 4 сарын турш 20 сэдвээр лекц ярилцлагыг хийлээ. Хүүхдийн баяраар бяцхан дүү нартаа зориулж өртөө буюу жижиг тоглоомуудыг явууллаа. Мөн Монголын ирээдүйд болсон номин охин зориулж гарын үсэг зурх хаяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын гэр хороололд оршин суугаа нэн ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл илгээх ажлыг зохиолоо. Жүжигчин Ундрмаагийн удирдаг итгэлийн танхим TBB Калифорни мужийн Монгол залуусын нэгдэлтэй хамтран эрдэмтэй хүн болоороо энийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн монголчууд бидний бахархал болсон 93 наадмаар ахад тэмцээн зохион байгуулж, номсом харуу залуустай хэрэгтэй мэдээллийн болон Монгол үндэсний өв соёлын талаар танилцуулж, үзэсгэлэн гаргаж, мөн багшуудынхаа дунд хөгжөөнд тоглоомыг сэтэн зохион байгууллаа. Монгол Улсын засгийн газар гадаад харилцааны яамнаас гадаадд амьдарч буй монголчуудын дунд зарласан Монгол наадам уралдаанд Бээри монголчуудын холбооноос манлайлан зохион байгуулсан дэлхийд ганцхан Монгол наадам тэргүүн байранд эзэлсэн билээ. Үүнд залуусын нэгдлийн зүгээс идэвхтэй оролцож, залуусын дунд төрөл бүрийн уралдаан тоглоомыг зохион байгуулж, наадамдаа хөгжөөн нэмсэн юм. Берклигийн сургуульд 19 жилийн дараа монгол хэлийг дахин заах болсон билээ. Монгол судлал албан ёсоор нээлттэй хийсэн энэхүү арга хэмжээнд Mongolia Foundation, UC Berkeley-ийн Зүүн Азийн судлалын танхимтай хамтран зохион байгуулсан арга хэмжээнүүд болох Mongolian Art and Culture Dinner концертын үйл ажиллагаанд гар бие оролцсон туслалаа. Дэндэсэргийн жанцаарл гэдэг одоо Америкт баруун эрхт ирээд одоо 10 жил болж байгаа. Энд дунд сургууль төгсөөд их сургууль сураад одоо өмнөх жилд 14 онд Berkeley-гээс төгссөн. Одоо City of Richmond-д хүний эрх хамгаалах комисс мөн залуучуудын хөгжлийн санд ажилладаг. Сайн байна уу? Намайг Даа жаргалын номон дэр гэдэг. Энд дээрээ 3 жил болж байна. Ээж автайгаа хамт байдаг. Тэгээд Berkeley City College сураа 2 жил болж байна. Тэгээ fashion designer сонирхолтой болохоор сонирхлоо дагаад энэ чиглэлээрээ сурч эхэлж байгаа. За өнөөдрийн ярилцлаганд ирээд ямар сэтгэлтэй вэ? Ер нь урдны ярилцлагуудад ер нь ирсэн тийм ээ? Тийм, ер нь бүх ярилцлагууд нь ирсэн. Тэгээд ярилцлага болгон дэр ирэхээр нэг заримдаа хүмүүс жоо ганцхан би л тэгж боддог байх, бусд хүмүүс зүгээрээдэг байх гэж нэг тийм бодлоосоо бол баг бүрэн салсан. Надад толгомддог асуудал бүх хүмүүс толгомддог. Тэгээ ингээд бүх юм найзуудтайгаа ингээ хуваалцах нь амар гоё. Тэгээ бас бүгднгээс нь амар гоё олон төрлийн мэдээлэл асуулж авдаг. Наслын загсаа параллелтийн салбар сургалт явдаг. Энэ болохоор коллеж байгаа. Тэгээд энэ коллежийг анх Монголоос анх Америкт ирэхдээ коллежид ороод маш их өөрчлөлтүүдийг мэдэрсэн. Намайг Мөнхбаатар хичээл орлоо гэдэг. Би Монголд Монгол Улсын сургуулийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийн нийгэм соёлын хамтлагч мэргэжилтэй сургуулиуд төгсчихсөн. Тэгээд энд ирээд хэдхэн сар болж байна. Тэгээд Монголдо болохоор салбарынхаа магистраар сурж байгаа жилийн жилийн аваад энд төрөөд ирсэн. Төхөртөйгээ хамт энд хоёлаа байдаг. Намайг Төмөр Баатарын Мөнхсөр гэдэг. Би Peralta College-д ороод 2 дахь жилдээ явж байгаа. Тэгээд энд high school-д төгссөн 16 таад иржсэн. Манай холбоонд яг элсэн цагаасаа би коллежээс ирэх эхэлжсэн. Тэгээд холбооныхаа манай холбоо надад маш их өөр өгөөж өдрөөс өдөрт өгдөг. Уулз даалган дээр надад илүү их одоо мэдээлэл хуваалцаж яаж багштайгаа ярилцахаас хавлаад надад хичээлээ сонгох тал дээр намайг одоо тусалж дэмждэг бүх зүйлээр тэгээд бүхэл бүтэн 2 семестрийн хугацаанд холбооныхантайгаа цуг асуултын тийм хүчээр маш их зүйлийг мэдэрч сурч амжилтанд хүрч байгаа.
Манай студийн хувьд болохоор зэрэг бид нар тэ одоо оюутнуудын боловсрал, тэдний одоо өөр хоорондын одоо үйл ажиллагаа, бусдад зориулж байгаа, нийгэмдээ зориулж байгаа үйл ажиллагааг ингэж их сонирхдаг тэ. Тэгэхээр зэрэг өнөөдөр одоо фэйсбүүкээр танаа нэг фэйсбүүк пэйж чинь бас энэ ярилцлагуудыг одоо ингээд сэдвтэйгээр нь те ингээд гаргасан байсныг сонирхоод одоо энэ та бүхнийг бас холбож те үзэгчтэй одоо үзэж байгаа тэнд байгаа оюутнууд одоо Калифорнид амьдарч байгаа залуучууд, Америкийн нэгдсэн амьдарч байгаа нөгөө эрэгт амьдарч байгаа бүх оюутан залуучууд, энд ажиллаж амьдарч байгаа залуучууд тийм ээ бүгдээрээ одоо ийм зүйлийг цааш нь хөгжүүлээд байгаа хэсэгтээ ингээд цааш нь явуулах юм бол бас их сайхан боломжийн юм байд юм байна гэдгийг бас хүргэх гэж зорж байгаа юм л да. За тэгэхээр зэрэг энэ нэгдэл маань ер нь яг тэрөөрөө бас зоос дурдлаа. Тэгээд ерөнхийдөө цаашдаа ямар хөө зарчимтайгаар явах юм. Залуучууд манд ерөнхийдөө Америкт байгаа залуучууд манд нэлээд идэвхтэй байдаг. Бусад орнуудаас ингээ ерөнхийдөө харж байхад бол Америк сурж байгаа залуучууд манд нэлээд нэгдмэл нэг шинийг сэтгэдэг тийм залуучууд байдаг юм гэж бодож байгаа. Яг та эрдтэй эрэг дээр яг ийм залуучуудын холбоонууд ерөнхийдөө бусад Америкийн бусад одоо зүүн эргийнхэн Денверийн залуучууд, DC-ийн Чикагогийн залуучууд гээд бүхний олон залуучууд ерөнхийдөө маш идэвхтэй ажилдаг. Ерөнхийдөө бид нэр хоорондын тийм мэдээлэл сүлжээ үүсгээд ингэж хамтран ажиллаж байгаа. MyUC-ийн хувьд бол ерөнхийдөө Бэйрэгт Калифорнид байгаа залуучууд бол ерөнхийдөө 10 оноос эхлээд ингээд юу руу орсон байгаа нийгмийн идэвхтэй болоод хоорондоо мэдээлэл сүлжээ байгуулаа ингээд явсан байгаа. Тэгээд MyUC-ийн хувьд бол та бид нэр өмнө орсон залуучууд ярьж ирсэн тий яг Монголоос ирээд удааг байгаа залуучуудад нэлээд хандаж үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүдийн хувьд харахад бол бас Монголоос ирээд удааг байгаа залуучууд нэлээд олон байгаа. Өмнө жилүүдэд бол илүү эндээ сургуулаа төгссөн, эндээ нэлээд одоо 5 6 7 8 жил 10 жил болсон залуучууд байдаг байсан тий. Тэгэхээр бас тэр үед бол яг энэ залуучууд маань нэлээд нийгмийн оролцуулах юмсан гэсэн хүсэл бодлууд зөндөө байсан програмууд. Тэгэхээр бас тэр талаас нь бид нэр бас хамтарч ажиллаж байгаа. За Монгол болохоор зэрэг оюутнууд 10 төгсөөд их сургуульд ороод тэгээд аав ээжийн хажууд амьдраад ингэ явчихдаг шүү дээ. Гэтэл та хэд болохоор бүгдээрээ онгоцон цуваад наашаага гараад ирсэн байдаг. Ирсэн хойноо болохоор зэрэг оюутнууд хувийн нөгөө dorm гэж ярьдаг шүү дээ, тий. Эсвэл roommate-ээр амьдрах. За тэр амьдралаас жоон хин нэгэнд овчхон хэлцүүлэхгүй. Би өнгөрсөн жил Seattle очиж байсан. Тэгээд эхний 2 сар би host family Филиппин айлд байх байсан. Тэгээд ер нь бол тэр айл намайг эхний 2 сар Америкийн амьдралд ингээд тасахад бол маш тус болсон. Тэгээд 2 сар болчоод сургуультайгаа орхон. Сургуулиас аягүй хол байсан. 30-40 минут автобусаар тасрахгүй явж иж сургууль дээр очдөг байсан. Тэгээд тэрний дараа монголчуудтай нийлээд ингээд сурагчтай нийлээд байр түрээслээд тэгээд сургуулийн хажуудаа амьдарч. Тэгээд анхандаа тэр үедээ шантарч бодож наав ээжээсээ хоол тийм ээ гинт ингээл ийм амьдрал руу ороход шал өөр ертөнд огтж аваад тэгээд амар анх бол амар гоё байд юм аа. Би Америкт ирчлээ гээл тий. Энэ пиццанч гоё, тэрэнч гоё гээл тэгээд тийшээгээ явж үзмээр ийшээ тийшээ явчмаар. Тэгээд анхны хэдэн сар бол амар excited болж байгаа. Тэгээд homesick болж эхлээл Америкийн амьдрал тасаал монголнуудаа санаал. Гэхдээ зорилгоо ингээд яг ухаарсан болохоор ингээд шаардлага өөрөө чинь шантралаас аврна гэсэн үг тийм ээ. Нэг анх өөрийгөө нөх хөдөлмөрийн хичээлд амар дуртай. Тэгээ зургийнхаа хичээлд амар сонирхолтой. Тэгээ шугам зураг амтартай амар их дуртай. Даалгавар өгвөл хамгийн эхлээд тэдрийг хэлж ичдэг. Тэгээ уг нь үндсэн хичээл нь англи хэл, монгол хэлээ хамгийн сүүлд нь ингээд нэг яваагаал хийдэг. Тэгээл өөрийгөө тэгтээ нэг 10 жил яг ямар мэргэжлээ болохоо бас мэддэг байсан. Тэгээд хамгийн сүүлийнхэн жилдээ нэг манай эмээ миний зурсан зургийг хараад тэгээд юмгота миний хүүч яасан гоё зурд юм бэ гэд миний хөө өөр юм гоё хувц зохиогоод тийм хүн болох юм уу гэ тэгээд юмгот нь нэрээ ягаад тийм болохгүй гэж тэгээд тэрэн дээрсээ эмээгээсээ урмын үгэн сонсоод амар өөртөө амар их тэлтэй болоод тэг хүмүүс ингээ зураг харуулах гарч гисэн үчи ингэ зурдаг байсан юм уу гэ тэгэнгот нэрэл гоё зурсан юм бата гэл өөртөө ингээ жоох урам авдаг. Өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгосон байна те. За тэгээд бас дээрэс нь энэ Америкт 10-аад гаруй жил болчихсон те. Одоо 2 3 настайдаа ч юм уу ирсэн. Эсвэл энд төрсөн. Одоо өнөөдөр 10 одоо анхны монголчууд Америкт ирснээс хойш бараг 20 жил болж байна тийм үү. Тэгэхээр эхнээсээ эхлээд ингээд хай скул төгсөөд коллежд ороод ингээд эхлэхээрээ тэр хүүхдүүд чинь ерөнхийдөө бас Америкийн нөгөө нэг
энэ аж амьдралтай тэрэнд одоо яг ингээд энд нь өсчихсэн болохоор арай чонд юм Монгол ангиас арай өөр болж өссөн байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийг монголчлох талаас нь дээрэс нь одоо энэ монгол хэл дээр явж байгаа лекцтэй ч гэдэг юм. Одоо энэ бол бас их өргөн цар хүрээг хармах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр тал дээр та нар ямар нэгэн байдлаар яаж анхаарлаа, яаж тийшээгээ тэр хүүхдүүдийг нааш нь авчрах уу? Дээрэс нь хэдийгээр одоо зарим хүүхдүүд бас нөгөө нэг хаана байралтаагаас шалтгаалаад бас та бүхэнтэй бас хүрч чадахгүй байна тийм үү. За тэр улмаас бас би энэ хурж ирж танараас ярилцлага авна гэж бас нэтэр ингээд таарчдгийг ийм байдаг юм байна. Гингүүтээ маргааш нөгөөдөр нь гэдэг юм бол би тэр хүмүүстэй танилцж болохгүй гэж. Гэт ингээд те нэтвэрк болох юм бол бас тэхэн юм уу гэж бодсон. Гэхдээ та нарын хувьд яг ямар хөө төлөвлөгөө байгаа яг тиймэрхүү одоо англиар айгуу сайн ярьдаг нээсээ монголоор сайн ярьдаггүй та нарыг мэдгүй нээсээ ичээд идэг. Тэн дээр бол залуучууд бол манай залуучуудын байгууллагын бүгд нээлттэй гэдгийг бол хэлбэр нэгт. Хоёрт бол яг одоо Монголоос чи ирээд одоо удацсан ирээд одоо Монголоос ирээд хэдхэн жил болж байгаа гэж хуваагдах ерөнхийдөө бол тийм байх ёсгүй. Монгол залуучууд оюутнууд гэж. Тийм Монгол залуусын нэгдэл гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр яг байгууллага маань бол одоо чи удацсан маань чи одоо ирээд хэдхэн жил болж байгаа юм гэсэн тийм ерөөсөй байдаггүй байхгүй байх ёстой шаардлага байхгүй. Тэгэхээр бол залуусын байгууллага бол нэгдсэн ерөөхдөө бол нээлттэй гэж ажиллана. Таны хэлдэг бол яг үнэнтэй залуучууд маань бол бэргийн залуучууд нь бие биенээ бүгдээрээ мэддэг. Бүр ингээ групп болоод одоо яг найзлаа бие биенээ мэддэг болсон байгаа шүү дээ. Тэнд бол яг залуусын итвэх муу байна үгүүд дээр бол тийм биш. Яг залуучууд бол үнэхээр яг хөдөлмөрлж байгаа залуучууд зөндөө байгаа цаг зав нь гарахгүй байгаа гэж би бол ингээд бодож байгаа. Тэгэхээр бол тэр залуучуудад яаж хүрэх вэ те одоо яг Монголоос ирээд удаагүй байгаа залуучууд нэлээд олон одоо ажилтаа байгаа тэгж хийж амжихгүй байгаа бах. Гэхдээ ерөнхийдөө бид нартэй бол нэгт бол нээлттэй бид нар бол бүх хаалгууд нээлттэй бидний зорилго Facebook page байгаа гэж бодчих тий. Тэн дээр Mongolian Youth Union of California гэсэн байгаа тий. Тэгээ бид нартай бол нээлттэй холбогдож байна гэж хэлмээр. Тэн дээр бол залуучууд маань урагшаа хамтдаа бүх юмыг хийж болж чадна. Facebook page хуудас ажилуулад бол одоо яг 2-3 сар л болж байна. Тэгээд яг ингээд монголчуудтай уулзж яхад бол бидний одоо уулзалтын зар те арга хэмжээний хөтөлбөр мэдээллүүд бол очдог. Гэхдээ бидний одоо 7 хоног тутмын уулзалт энэхүү одоо хувийн хөгжлийн сургалт ч гэдэг юм уу те ивентүүд бол зарим бүлэг хүмүүст бас хүрч чадахгүй байгаа. Нэг таны хэлдгээр энд дутцсан одоо яг эндээ бүр багасаа амьдарч байгаа хүмүүстэй те. Тэгэхээр бид нар цаашдаа айгуул бол уучлаарай айгуул бол нөгөө лекцээ монголоор ярихаар тэрийг нь аюул сайн ойлгохгүй. Тэрнээс болоод бас жоохон те нөгөө тийм хаана үүсэх бас боломжтой тийм үү? Тэрнээр ер нь цаашдаа яаж ажиллах вэ? Тэрэн дээр одоо бид нэр тэр хүүхдүүдэд зориулсан хамгийн гол нь бид нар хийж байгаа арга хэмжээ зохион байгуулж байгаа зүйлээ тухайн урьж байгаа хүндээ хэрэгцээтэй байдлаар л санаачилж хий гэж бодож байна. Мэдээж хэрэг бүгдээрээ залуу хүмүүс учраас яг тэрэн тохирсон арга хэмжээ, тэрэн тохирсон сургалтуудыг хийж л тэдгээр хүүхдүүдийг авчрах байх гэж бодож байна. За залуучууд чөлөө цагаараа ерөнхийдөө яг ямар хөө байдалтай өнгөрүүлж байна Америкт байгаа оюутнууд бас зарим нь сургууль явдгуурнаас ажил хийдэг залуучууд байдаг шүү дээ. Тэдрийг та нар үе тэнгийн улсууд байна. Яг ямар хөө байдлаар чөлөө цагаа өнгөрөөд бид нартай хавалцахгүй. Яг чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ гэхээр одоо яг залуучууд маань яг бүгдээрээ ажлын хажуугаар сургууль явж байгаа тийм. Зарим нь бүр full time ажиллагаа, зарим нь бүр хичээлдээ явж байгаа. Яс олон английн залуучууд явж байгаа л та. Гэхдээ яг өөрөөсөө стресстэй байдаг учраас залуучууд маань бас тэрийг гаргах тийм. Өөрийгөө тайван одоо парк дээр очиод өнгөрөөж юм. Найз хамтолноороо бас спортоор хичээлдэг юм уу тийм. Ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд залуучууд маань маш олон спортоор хичээлдэг болсон байгаа тийм. Ерөнхийдөө сая 9 дэх жилдээ зохиогдсон волейболын тэмцээнд манай Б-ийн 2 баг бол медаль аваад эмэгтэйчүүдийн баг маань төрүүлээ те. Тэн дээр бол залуучууд бол нэлээд орж оролцсон байна. Тэгэхээр залуучууд Тэгэхээр залуучууд бол өөрөөсөө
тэр спер цагаа маш үр бүтээлтэй өнгөрөхийг бас хичээдэг болсон байгаа. Өнөөдрийн уулзалтаас харахад ерөнхийдөө залуучууд өөрөөсөө энерги аваад тэнд сууж байгаа ярилцлага энерги аваад хөгжүүлээд тэрийгэ хийх юмсан. Өнөөдөр тэргэл ярьж хад би 6 цагт өнөөдөр боссон гэдэг ч байгаа байхгүй. Тэр бол бас яриггүй л нэг том даваад мдэггүй юм шиг ирнэс тий. Тэгсэн мөртлөө яг тэрийгэ аваад ирсэн те. Тэгэнгүүт ерөнхийдөө залуучууд маань бие биенээсээ дүүрэл аваад те тэгж хийж байгаа. Залуучууд маань бас тэр ирэмсэл нь бол нэлээд дээшилсэн болоо гэж бодож байгаа юм дээ байгаа залууч. Тэгээд MIUC одоо өнөөдрийн ярилцлаганд одоо маш их өргөөжтэй сайхан ярилцлага хэлээ. Эчин хорлоо маань нэг сайхан сэдвээр ярьлаа. Тэгээд амжилт гэдэг бол угаасаа ямар ч насны түвшний хүнд бол байх ёстой. Өөрийнхөө хувьд бол хийх тийм нөгөө хөгжлийн нэгэн шалгуур тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ сэдвийг одоо өөрөө сонгосон уу? Тэгээд ямар нэгэн байдлаар одоо судалгаад тий одоо хүмүүс би ийм зүйлийг хэлэх ёстой гэхэд чи өөрөөрөө жишээ авч хийх ёстойс нь эсвэл одоо материалаа яаж цуглуулв? Яг сонгосон сэдв бол биш. Би цаанаас надад оноос сэдв бол биш. Би өөрөө энэ сэдвийг сонгож авсан. Зарим хүмүүс нь магадгүй ийм одоо олон амжилт гаргачаад нэг амжилт гэдэг сэдв ярих гэж байгаа биш. Харин би өөрөө энэ амжилт гэдэг зүйлийг маш хүсэж байгаа учраас өөрөө энэ зүйлийн талаар бас ойлгомоор байгаа учраас судлаа. Тэгээ энэ амжилт гэдэг зүйлийг бодож байгаа яг тэр тухайн үеийн бодол судалсны дараа олон мэдээ баримтыг цуглуулад харьцуулаад ингээ үзэхэд өөрөө тэр амжилт гэдэг зүйл дотор орчихсон ингээл амар том аялал тэгээ сүлдээ амжилт гэдгийг өөрөөр ойлгоод ингээ яг бүр маш гоё байсан. Тэгээд маш том сэдв сонгож авчлаа гэсэн чинь харин надад илүү ойрхон тийм маш гоё сэдв сонгож авчиг гэж дараа нь болцсон. Хүн болгон хувь хүнийхээ хувьд бол амжилт гаргахыг хүсдэг тийм ээ. Тэгээд амжилт гэдэг бол угаасаа бас нийтлэг хэрнээсээ их эерэг сэдв. За тэгээд түрүүн ингээд тэр эндрээс өөрөө яриад хүмүүстэй ингээ харцаараа яриад юм уу ингээд ярьж байгаа хооронд хүмүүсийн нүдэнд яг ямар оч гэрэлтэж чамд ямар мессеж ирв? Би нөө анханасаа сууж байгаа ярьслага авж байгаа хүүхдүүдтэйгээ илүү харьцаад бүр тэднэртэй энэ үе сэдвээ бүр яг ингээд дотор нь орцсон аялуулад бүр одоо амархан байгаа зүтэй гэхээр амархан байна гэж бүгд яг ингээд миний нүдээр нь яг таны хэлдгэр би яг тэгж анх сэдвээ илтгэлээ тавина гэж бодож ирсэн. Миний санснаар хөрсөн юм шиг санагдсан. Хүүхдүүд яг юу бодож байгаагаа ингээд бүр ингээд хэлгээл бүр яг ингээд бүгд яг сэдв дотор орчихсан хамтдаа ингээд яг нэг ертөнцөөр ингээд аялал. Би амьдралдаа ингээд бүр амар гоё зорьсон зорилготой өрчээд амар гоё унтчихсэн нэг эдгээр тохиолдлууд байдیں۔ Эхнийх нь болохоор би нөгөө бас эсэлтээр ерөнхий шалгалтанд би ямарчсан сургуультаа ерөөсөө би номер 1 байна. Тэ хүссэн сургуультаа орно гэж айгүйх бодож ирсэн. Тэгээд үнгээ сонссон орой бол надад айгүй гоё. Амар гоё байсан. Унтаж амрахад бол тэгэл маш их ирч хүч амьдралын уран зориг бүхэл зүйлийг тэндээс авч ирсэн. Шинэ амьдрал ихэд хэлж байгаа юм шиг. Дараа нь болохоор би оюутан болсныхаа дараа Мөсийн оюутны холбооны сонгуульд өрсөлдөөд маш ширүүн тэмцэл санал хураалтын үр дүнд санал тэнцээд 2 дахь санал хураалтаар хэдхэн хүний зүрхтэй ялчаад тэг гэртээ арж удаад өглөөс ирэхэд бол тэр өглөө бол миний хувьд бол гайхамшигтай байсан. Бас нэг амжилтынхаа чухал хаалгыг татчих байгаа юм шиг. Тэгээд яг өнөөдөр бол надаа яг эхнэрээ хараад сууж явах бол нэрээ маш том амжилт байна. Би дөнгөж 8 9 дугаар ангидал эхнэрээ одоо хараад анхныхаа харьцаар дуудлаа. За чи л миний шишагийн боёо шиг л тий. Би одоо энэ хөтөл хамт энэ үний төлөө би бүх юм хийндээ гэж бодож ирсэн. Тэгээ өнөөдөр бол би эхнэр маань би ямар ихтгэл бэлдсэн болыг санаа зовж ирсэн. Энэ одоо хүмүүсийн өмнө юу бэлдсэн болтой гэж бодож ирсэн. Ингээд яриа зогсож байгааг нь харахад бол нэрээ маш их бахархмаар сайхан байна. Тэ? Тэгээд миний яг одоо энийг ярьж байхад бол би бас нэгэн амжилттай санаж байна. Тэгэхээр энэ амжилт гэдэг чинь аюу гоё зүйл юм байна ерөөсөө. Хүний амьдралд маш гоё дурсамж үлдээдэг. Жишээ нь Мишкагийн хувьд бол
буцаал нэг Америк чинээр ирж байгаа юм шиг санагдаад эндээс гараад нөхөр бол бас нэг жүжигчтэй их те. Хин Жанцаагийн хувьд жишээлбэл тэр 4-5 жилийн өмнө тийм Монгол community байгуулга явуулсан тэр сэтгэл зүйн эргээд энэ жил ахаад ирсэн. Яг ирч хүчтэй бараг царайн гэрэлтэй л нэг гоё санаж. Үгүй амжилт гэдэг чинь те үнийг гоё буцаад дурсамжинд наваачдаг. Тэ яриа цогт хүртэл юм сайхан байд юм байна. Яа, хурц чадсан. Зөндөө өрлөө яг миний хувьдаа бодож авдаг зүйлсүүд дээр нэмээ зөндөө олон шин санаа, шин одоо өмнө нь бодож байгаагүй юмуд гарч ирсэн. Яг шин санаан дээр нэмэх нь оролдлого. Тэр яг үнэн санагдсан. Тийм. Баярлалаа. Амжилт бүтээхийн тулд төрсөн байдаг гинэ. Би нэг уншчаа ботсон чи нэрээ тийм юм шиг. Бид нэр өнөөдөр амьдралынхаа хугацаанд бидний туйлын зорилго, бидний сайхан, элэг бүтэн, эрүүл амьдрах энэ бүх явцдаа бид нэр амжилтыг бүтээж л сайхан амьдрдаг. Тэгэхээр энэ хорвоод хүн амжилт бүтээх гэж төрсөн юм байна гэдэгтээ би санал нийтж байна. Дотоод сэтгэлдээ бид нэр маш асар их тийм потенциал, оюуны потенциал биднэрт байдаг гинэ. Дааж бид нэр тэрийг маш их даардаг. Амжилтыг хийхдээ бид нар маш хэцүү хүнд болгодог энгийн амархын нэг. Бид нар бас тэр нөөц боломжийг бас тэр бүрчлэн ашиглаад байж чаддаггүй юм байна. Тэгэхээр бид нар түүнийг ашиглахын тулд бид нар өөрөө өөртөө ярих нь хэцүү юм байна л да. За би өнөөдөр үнийг хийж чадах уу? Одоо хоёул яах вэ? Өөрөө өөртөө ярьж, өөрөө өөртөө асуудлыг шийдэж ярилцаад та бүхнийг үзээрэй. Тэгээд Мартин Лютер Кинг хэлсэн үг гэдэг чинь хэрвээ чи нисэж чадахгүй бол гүүгээд үз. Хэрвээ чи гүйж чадахгүй бол алхаад үз. Хэрвээ чи алхаад чадахгүй бол мүл ямар нэгэн аргаар урагшил. Энэ бол амжилтаа явах хүнийг битгий бууж, битгий шантар. Амжилтаа явах нэг хоёр л хаваадаг гинэ. Нэг нь бууж өгдөг, нөгөөх нь бууж өгдөггүй. Энэ болгоныг мэдэрч өөрөөсөө тэр бодлоо үгээр гаргаж бусдаа хэлнэ гэдэг бол бас их сайхан мэдрэмжийн боломжийг олгоно гэдэг бол бас л ихтэй. MIUC-гээс зохион байгуулж байгаа ярилцлага бол маш их өөрөө өөртөө нь харагдаж байна. Тэгэхээр цаашдаа олон залуучууд, оюутнууд хурж санаа бодлоо солилцох хэрэгтэй гэж би бодлоо л да. За дээрэс нь бас энэ одоо өсөж яваа залуучуудаас би бас ингэж сонирхмаар болдгийн монголчууд Америкт ирээд их олон жил болж байна. Тэгээд энэ хугацаанд өөр хүүхдүүд маань өсөж өндийгээд одоо эхнээсээ ингээл сургууль, коллежд ороод төгсөөд ингээд бид нар нүдэрээ харж байгаа учраас хүүхдүүдийнхаа эцэг эхийн зүгээс юм уу те ах эгчийн зүгээс ингээд харж байгаа тэр бодол маань үнэн батж идэг юмуудыг та нарын төлөөллөөр бас сонсомоор байгаа байхгүй юу. За тэгээд Америкт Монголд өнөөдөр хэрэг би чи байсан болвол Америкт ирээд те өнөөдөр ийм сайхан сургуульд яваад бүх сайхан боломжтой бүхэл тэр opportunity гэж ярддаг энэ оронд нь ирсэн ингээд дуртай мэргэжлээ сонгоод ингээд амьдран ийм байдалд амьдарч байгаагаа ер нь ээж аавдаа талархч явдаг уу? Мэдээж тэгэлгүй яах вэ? Би Монголд дунд сургуульд сурдаг байхдаа мэргэжлээ сонгоогүй өөрийгөө яг ямар хүн бэ гэдгээ нэг тийм сайн таньж мэдээгүй ирсэн. Тэгээд энд ирснээс хойш энэ сургуулийн системд ороод ээж аавтайгаа цуг байснаар өөрийгөө илүү их таньж мэдсэн. Тэгээд мэргэжлээ сонгосон. Би өмнө нь ямар мэргэжилтэй болохоо мэддэггүй байсан бол одоо сая Дөнгөж коллежид оронгуудаа Energy Engineering гэдэг мэргэжил сонгосон байгаа. Энэ нь болохоор яг Америкт ирсний үр дүнд өөрийгөө таньж мэдсэний үр дүнд сонгосон мэргэжил. Тийм. Гоё мэргэжил сонгосон байдаг.
Илтгэгч нараа та нар яаж сонгодог вэ? Эсвэл өөртөө ихтгэлтэй би энэ сэдвэр ярья гэсэн тийм хүмүүс өөрөө ингээд холбогдоод гараа өргөд босоод ирэх юм уу? Бид нар яг ихтгэл тавь гэсэн саналыг бол манай тэргүүн хүмүүс сайхан сонгосон байгаа. Мэдээж өөрийн бэлдсэн сэдвийн дагуу бид нар сонгох боломжийг олгосон. Бид нар сэдвүүдийг өөрийнхөө одоо үзэл бодлыг энийг би илүү төлхөө ярьж чадна. Эсвэл зарим нь мэрэгжилтэйгээ холбоотой зүйлсүүдийг бас төлхөж ярьсан байгаа. Миний хувьд би инээмсэл гэдэг зүйлийг сэдвийн тухай ярьсан. Бид нар инээмсэглээс гадна бид нар хувь хүний үнцэн тэрнээс гадна ад жаргал гэдэг зүйлийн тухай бид нар бас өөр нэг өдөр ярилцсан байгаа. Тэгээд бид нар бас хамгийн гол зүйл нь бид нар монголчууд бие бинийгээ хайрлж хүндэгдэж эвтгэ байж бие биентэйгээ хүлээстэй сонсож байгаа нь бидний бас нэг энд уулзсан дэрж байгаа хамгийн чухал зүйл бас бие биентэйгээ суралцж байгаа гэж бодож байна. За энэ түрүүний урдлын нөгөө лекцийн нэр нь болохоор зэрэг инээмсэглэл гэдэг нэр харагдчихсан л да. За энэ завшааныг ашиглаад үзэгчдтэйгээ энэ бол угаасаа хүн болгонд байх хэвээр инээмсэглэл мянган үг хэлснээс илүү ганц инээмсэглэл угаасаа бүх зүйлийг өөрчилдөг тийм үү? Тэгэхээр зэрэг би лекцэн нэр чинь байгаагүй учраас бас их сонирхож байна. Үзэгчтэй бас энэ лекцийн өчүүхэн нэг те одоо маш богинохон хэмжээгээр маш хүчтэй энэ үзэгчтэй хүрэх тийм ямар боломж байна? Инээмсэглэлийн талаар. Инээмсэглэл гэдэг зүйл нь хүний сэтгэлийн угаас гардаг. Хүн үгээр илэрхийлэхгүй хамгийн анхны хүнээс илтгэх харилцаа болж өгдөг. Хүн инээмсэглэлээр хамгийн эхлээд бүх зүйл тайван амгалан байгааг мэдрэхээс гадна өөрийгөө бусдад ойлгуулах маш өндөр боломжийг олгодог. Тэгээд инээмсэглэл ачаар хүн бусдаас хайр хүндэтгэл болон тэр хүнд аж аргалыг түгээж чаддаг. Тэгээд хамгийн гол зүйл нь инээмсэглэл гэдэг зүйл нь харилцааны хамгийн ихний алхам юм байна гэдгийг би өөрийнхөө хувьд маш ихээр ойлгож авсан. Тэгээд инээмсэглэл гэдэг зүйл нь хүнд өгөх эерэг хандлага болон чиний цаашдын одоо ажлыг амжилттай болгоход нөлөөлдөг. Тэгэхээр бас яг таны сонсож байгаа бид нар инээмсэглэл аз жаргал цагийн хэр зөвхөн баримтлах багийн ажиллагаа гэд тэр олон бүх сэдвүүдийн зүйлийн тухай ярилцахад бид нар өөрсдөө тэр дундаас үзэл бодол илэрхийлэхийн хажуугаар бусдыгаа ойлгож өөрсдөө бас нэгдэж улам хэрж чадж байгаа. Тэгээд нэмж хэлэхэд түрүү нөгөө нэг 13 цуврал лекц гээд хувь хүний ихтгэлүүд дуусаад дараа нь бид нэр амжилттай яваа одоо би яриад амьдарч байгаа амжилттай яваа бас ах эгч нарыгаа урьж өөрсдийнхөө туршлага амжилтаасаа бас бидэнтэй хуваалцаач гэж бид бас хувийн хөгжлийн лекцийг бас зохион байгуулж байгаа. 10 сайхан санаа бай. Тэгээд энэ үйл ажиллагаа бас тун удахгүй эхэлнэ. Бас зарлал удахгүй явагдана. Тийм учраас бас оюутан залуучууд та бүхнийгээ бас хүрэлцэн гэж бидэнтэй нэгдэж хамтран ажилласаа гэж хүсэж байна. Уриалж байна. За ингээд өнөөдөр амжилтын тухай сайхан ярилцлага, харилцан ярилцаа залуучдын манд донд өрнөлөө. Тэгээд дээрэс нь түрүүчийн ярилцлагаас инээмсэглэл гэсэн сайхан сэдвийг сонгож ярьсан охтуудаа. Тэгээд амжилтын үндэс бол инээмсэглэл юм аа.